Сайн байцгаана уу сонсогчдоо. За Queen Mama хуудсын админ Амка та бүхэнтэйгээ мэдчилж байна. За өнгөрсөн 7 хоногоос эхлээд та бүхэн манаас мэдсэн бах Book Mama гэд подкаст тун удахгүй эхлүүлнэ гэд хуудасаараа дамжуулан зарласан байгаа. За энэ хүү подкаст маань ямар зорилгоор хийгдэж байгаа вэ гэхээр ээж болон хүүхдүүд заавал унших хэрэгтэй. За ээжүүдэд ч тэр хүүхдийн хүмүүжлийн талаар ч тэр олон сонирхолтой номнуудыг одоо маш богино хугацаанд товч тодорхойгоор ээжүүдтэй бас ярьж өгөхийг хүссэн юм аа. За тэгээд энэ подкаста би болон инхлүүн гээд минималист wannabe гээд хуудас бас хөтэлдэг хоёр хүүхдийн ээж найзтайгаа хамт хийхээр болсон юм аа. За тэгээд эхний дугаар маань ийхүү эхэлж байна. Бит хоёрын эхний номоор хүүхдийн хүмүүжил багийн гэд ном сонгогдсон байна. За сайн уу инхлүүнэ? За сайн байцгаана уу? Сайн амка. За энэ подкастыг сонсож байгаа өдрийн мэндийг бүхэнд нь хүргэе. Та анх удаа ингээ подкаст хийж байгаа болохоор айгуу догдолчих. За тэгээд бит хоёр бас номынхоо талаар ер нь маш товч тодорхой ярина гэд түрүүн хэлсэн. За аль болох богино хугацаанд бит хоёрын хувьд энэ номноос одоо таалагдсан хамгийн чухал гэсэн зүйлсүүдийг та бүхэнд ярьж өгнө. За тэгээд одоо эхний дугаар учраас ер нь подкаст маань ямар агуулгатай явах бас гялс товчхон танилцуулчих гэж бодож байна. За бүлэг тус бүрээс бит хоёр өөрт таалагдсан хэсгүүдээсээ сонсогчдод ярьж өгнө. За тэгээд подкастынхаа төгсгөлд яг тухайн номноос авч болох одоо анхаарах бүр тэмдэглэвчтэй тийм 10 чухал ишлэлийг нь бол хэлж өгөх юм аа. За тэгэхээр та нар маань подкаста дуустал сонсороо бит хоёртай хамт байгаарай гэж хүсмээр байна. За ингээд ном руу оръё. За инхлүүн маань сонсогчдод маань номын талаар болон номын зохиолчийн талаар бас товчхон мэдээллийг хүргээж. За энэ номыг маань Япон эмч хүн бичсэн байгаа. Такахаши Такаё гэдэг нэртэй. Энэ эмч маань 36 жил хүүхдийн мэдрэлийн эмчээр ажилласан байгаа. Уг номоо болохоор 2018 онд бичсэн. Монголд болохоор 2020 онд өнгөрсөн жил бүтээлч publishing гэдэг ном эрхлэн гаргадаг, орчуулж гаргадаг газраас орчуулж гаргасан байгаа. Энэ номыг бичих болсон шалтгаан нь айгүй хөөрхөн. Эмч маань хүүхэд бүрийг аж аргалтай болгох юмсан гэдэг үүднээс энэ номыг бичсэн гэсэн. За энэ ном маань 4 бүлэгтэй байгаа. За ингээд товч мэдээлэлийнэ. За тэгээд одоо бит хоёр бүлэг болгоноо ээлжлээд нэг нэгнээсээ асуугаад явна. За бүлэг болгоноос хамгийн их таалагдсан зүйлсээ ярина гэсэн үг. За эхний бүлэгийг би эхлүүлчихье. За нэгдүгээр бүлэг маань хүүхдийн зан чанар онцлог нь эцэг эхээсээ шалтгаалдаг гэсэн нэртэй байгаа. За энэ бүлгээс инхлүүнд маань хамгийн их таалагдсан зүйл юу вэ? Надаа энэ бүлгээс яг авах юм нь хамгийн таалагдсан гэвэл одоо муу ген гэж байдаггүй, сайн ген гэж байдаггүй. За яг тухайн хүн хичээх юм бол ямар нэгэн юм сурмаар байгаа юмгаа сурч болно гэдэг хэсэг надад айгүй таалагдсан. Гэхдээ яг нэг амар мэрэгжлийн амар супер болтлоос сурч чадахгүй ген нь одоо тийм болох чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээнд өөрийнхөө хэмжээнд сурч чаддаг болдог гэсэн утга агуулга надад айгүй таалагдсан. Тэгэхээр өөрийнхөө генээс ерөөсөө санаа зовох юм байхгүй, хүүхдтэй ямар ген өгж байгаа бол яанаийнэ гэж санаа зовлтгүйгээр сайн ген гэж байхгүй, муу ген гэж байхгүй гэдгийг ойлгож авсан надад айгүй таалагдсан. За надад болохоор яг энэ бүлгээс нөгөө цахлаанаас бүргэд төрөхгүй гэд эхний хэсгнээс шүү дээ. Тэр хэсэг айгүй таалагдсан. За энэ үгнээс бас ойлгогдож байгаа ах гэж бодож байна. Ер нь бол цахлаанаас бүргэд төрөхгүй буюу та одоо өөрийнхөө хийж чаддгүй зүйлээ хүүхдээрээ хийлэх гэж одоо үзээд хэрэггүй гэдэг нэг тийм утга санаатай. Өөрөөр хэлбэл зүгээр жишээгээр яриул. За би жишээлбэл
сакс тоглож чаддгүй байлаа гэж утгад манай нөхөр ч гэсэнтэй сакс тоглож чаддгүй бид хоёр хоёулаа тоглож чаддгүй байлаа гэхэд одоо манай хүүхэд амар мундаг саксчин болно гэж бол байхгүй гэдэг тийм зүйл байгаа. Тэгээд эндээс юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр нөгөө ээж аав болгон ер нь бол хүүхдээ өөрөөсөө илүү мундаг, өөрөөсөө илүү сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлэхийг хүсдэг. Тэгээд тэр хүслээсээ болоод бас нөгөө өөрийнхөө чадахгүй зүйлээ хүүхдэрээ хийлгэх гэдэг. Одоо жишээ нь би англи хэл гэдэг зүйлэндээ айгүй муу хийсэн учраас чи одоо багасаа сур те англи хэлээр ус цас шиг ярьдаг бол гэдэг ч юм уу. За би ингээд төгөлдөр хуур тоглож чаддгүй. Гэхдээ яаж игээл чи төгөлдөр хуур сурах хэрэгтэй. Одоо хүн болгон төгөлдөр хуур тоглолоод байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар нөгөө өөрөө та тийм байгаагүй ижиж тэрнээс илүү байлгах гэж одоо хүүхдээсээ шаардах бол хэрэггүй. За яг л түрүүний хэлсэнчлэн одоо хүүхэд гэдэг бол аав ээж хоёрын хоёулангийнх нь генээс одоо өөрийн генээ бүрэлдүүлж бий болгон гарч ирж байгаа учраас та хоёрын одоо чаддаггүй зүйлийг бас л дуурайгаад гарч ирж байгаа. Гэхдээ эндээс бас мэдээж нөгөө яг инхлүүний хэлснээр илүү сайжруулж хөгжүүлж болно. Гэхдээ тэрийг бол нөгөө хүчин зүтгэлж хармаалт гэдэг зүйлээр л гаргаж ирж болно гэсэн тэр хэсэг манаас таалагдсан. За мөн нөгөө хүмүүс ингэж байдаг штэ. Аюу тийм од эсвэл амар мундаг ухаантай хүмүүсийн ген энгийн хүмүүсийн генээс өөр байдгаа гэд яриад байдаг. Гэтэл бол яг л нөгөө муу ген, сайн ген гэж юусоо байхгүй. Ген л бол ген те. Тийм учраас одоо хүүхдүүдээж тэр өөрийгөө ч тэр ингээд ижилхэн гентэй шүү, миний ген явж байгаа шүү гэдэг үднээс аягуулсан ойлгох хэрэгтэй гэдэг тэр хэсэг нь аяга таалагдсан. Тэгээд бас энэ яг энэ бүлэг дээр нөгөө зөв хүмүүжил гэж юу вэ гэдгийг нэг хайлтганд орцсон байдаг. Тэр нь болохоор эцэг эхээс өвлөж төрсөн тийм гений хэр сайн нээж хөгжүүлэх вэ гэдгээр шийдэгддэг явдал юм а гэсэн нэг өгүүлбэрээс тэр надад бас аяга таалагдсан. Тэгэхээр ерөнхийдөө зөв хүмүүжил одоо ген нь юу хийж чадах вэ те тэргийг нь олж нээж өгөх. Тэгэхгүй өөрийнх нь дургуй ч юм өөрийнх нь хийж үнэхээр чадахгүй юмар нь шахахгүй байх тий. Тийм утгааг бол айгүй гаргаж өгсөн юм шиг надад санагдсан. Нөгөө амжилтанд хүрэхэд авьяас 1% байхад хичээл зүтгэл 99% байдаг гэж тэгдэг шүү дээ. Тиймэрхүү ч гэсэн бас оргүй юм шиг санагдсан л да. Гэтэл энэ номноос бол би юу гэж ойлгосон бэ гэхээр угаасаа авьяас 0% байх чинь тэрийг нөгөө эцэг эхчүүд нь бүр ингээд өндөр хувьтай байлгах гэж шаарддаг, хүчилдэг нэг тийм асуудлууд байдгаа. Ингэж болохгүй гэдэг зүйлийг их ойлгосон да. За тэгээд нэгдүгээр бүлэг маань ерөнхийдөө хүүхдийн ген, эцэгхийн ген тий тэрний талаар бичигдсэн. За мөн энд бол эцэгхийн генээр биш эцэгхийн өндрөөс хамааруулж хүүхдийн өндрийг одоо ерөнхийд нь тодорхойлж болох юм томьёо байдаг. За мөн нөгөө арх даах чадварыг бас эцэг их нь архир даадгаас хамааруулж бас ингэж гаргаж ирдэг тийм хөрхөн томьёонууд бас байдаг шүү. За тэгээд инхлүүн бит хоёр ер нь бол яг өөрсдөө таалагдсан эсгүүдийг ярьж байгаа. Тий одоо сонсогчд маань маш хэрэгтэй байх болов гэсэн эсгүүдийг ярьж байгаа. Мэдээж энэ номыг бол бүхэлд нь ярьж болохгүй. Ягаад гэвэл энэ ном маань бас нэг хүний тий нэг ч биш бас олон хүний хүч хөдөлмөр зарцуулсан юм бүтээл байгаа учраас тэрийг бас хүндэтгэх хэрэгтэй. Айгуу тавч бөгөөд яг хэрэгтэй мэдээллүүдийн нээжүүдтэй хурдан хүрэхийг зорж байгаа. За тэгвэл 2 дахь бүлэг рүү ойлоо орчихоо тий. За тэгье. За 2 дахь бүлэг нь болохоор хүүхэд өсгөхөд тулгарах сэтгэл зовнил. За энэ айгуу таалагдсан бүлэг надад. Амка тэр таалагдсан. Тийм энэ бүр маш их таалагдсан бүлэг. Одоо тэмдэглэлээ ингээд харсан чи баг 2-3 хуудас юм бичсэн байна. Харин надад бас авах юм энэ бүлгээс амар их байсан. За эндээс одоо би надад таалагдсан хэсгийг ярих юм бэ те. За
Мгм. За надад энэ хэсгээс нэг зүйл таалагдсан нь ер нь бол маш олон зүйл байгаа. Тэрнээсээ би бас нэг 3 4-ийг л хэлье гэж бодож байна. За жирэмсэн байхад нөгөө ээжүүд маань хүүхдтэйгээ ярилцах нь юу юунаас илүү чухал байдаг шүү гэсэн нэг хэсэг байсан. За яагаад ингэж аав гэхээр энэ үе юусоо зөвхөн жирэмсэн гэлтгүү төрсний дараах ч тэр одоо эхний үеүүдийг болвол ээж хүн маш аз жаргалтайгаар өнгөрүүлэх хэрэгтэй. А яагаад тэгэх хэрэгтэй вэ гэхээр ээж өөрөө аз жаргалтай сэтгэл санаа тайван байж ч хүүхдээ айгүй гоё хүмүүжүүлдэг те зөв хүмүүжүүлдэг. За энэ нь бас эргээд хүүхдэд хүртэл мэдрэгддэг, хүүхэд хүртэл аз жаргалтай болдог. Учираас яг энэ үеийг болол их жаргалтай өнгөрүүлэх хэрэгтэй, хүүхдтэйгээ байнга ярилцж авах хэрэгтэй гэсэн байсан. Тэгээд энэ дээр нөгөө нэг ээжүүд маань би ягаад энэ хэсгийг бас ярьж байгаа нэхэр ээжүүд маань ер нь бол ингээл янз бүрийн юм болохгүй бүтэхгүй байнгут ингээл миний буруу би л болсонгүй гэдэг ч юм уу нэг юм үзэл бас байгаад идэг. За жишээлбэл энэ дээр ингэж байгаа байхгүй юу? Жишээ болгоод за хэрв таны хөхөнд баг сүг ордог болвол ерөөсөө миний хөхөнд баг сүг ороод байна. Би сүг багтаа юм байна гэж шаналлах хэрэггүй. Тэхийн оронд асуудлыг хурдан шийдэд найруулдаг сүг аваад л хүүхдтэй өгчгөө тий. Ингээл хүүхэд чинь ч үлсэхгүй эргээд та ч өөрөө асуудлыг шийдсэн учраас ямар нэгэн зүйл санаа зовхгүй байж чаднаа. Тэгэхээр альва одоо өөрөө зохицуулж чадахгүй тэр зүйлийг те ямар нэгэн аргаар Өөртөө шийднэ үү? амраар тий. Тий, амраар өөр одоо шийднэ үү гэхээс ш тэрнээс олж ингээл зовоо шаналаад ингээд авах хэрэггүй шүү гэсэн ийм хэсэг нь маш их таалагдсан. Тэг нөгөө хүүхдэд аль болох аж аргалтай байлгахын тулд өөрөө сэтгэл тайван Мгм. амар байгаарэ тий. Өөрт чи аль нь илүү тухтай, аль нь илүү чамайг сэтгэл амар тайван байлгах нь тэр бүхнийг өөрөө сонгоорой гэдэг нь надад айгуу бас таалагдсан тий. Одоо зүгээр чих байна уу, даун чих байна уу, найруулдаг сүв байна уу, эсвэл хөхний сүв байна уу, аль нь ч вэ. За тэгээд одоо бэлэн хоол өгж гин үү, өөрөө хоол хийж өгч гин үү хамаагүй аль нь танд амар байна, аль нь таны сэтгэл санааг тайван байлгаж гин тэрийгээ сонгоорой. Хэрэг ээж хүн одоо стресстэй, нервтэй тий ууртай, уцаартай байх юм бол хүүхэд яг тантай адилхан л стресстэй, нервтэй. Тэгэхээр хүүхдээ аж аргалтай байлгахын тулд та ч гэсэн өөрөө тайван амгалан аж аргалтай байх хэрэгтэй гэдэг санаа агуулсан тий энэ бүлэг. Тийм. Тэгээд дараагийн нэг таалагдсан хэсэг маань болохоор одоо нөгөө ээжүүд ингэж яадаг штэ тий би муу ээж би л одоо магадгүй хүүдээ ингээд охиндоо гоё юм зааж өгч чадсангүй гэдэг ч юм уу эсвэл сайн асарсангүй өвдөхөр нь ялангуяа илүү өөрийгөө ингээд амар буруутгадаг штэ тий. Тэгээд дээрэс нас ээжүүд маань ингээ бусад ээжүүдтэй өөрийгөө айгүй их харьцуулаад тэдний ээж магадгүй ингээл төрсний дараа айгүй гоё тураад хөөрхөн болцсон байлээ. За магадгүй төрөө дуудлаггүй ажилдаа орсон байлээ. Би л энд ингээд байна гэдэг нэг ийм үзлүүд айгүй их байдаг. Гэтэл яг үнэндээ хүүхдэд бол хамгийн гоё, хамгийн сайн ээж бол яг л өөрийнх нь ээж байдаг. Тийм учраас юусоо бусдаа өөрийгөө битгийж ш өөрийгөө муу ээж гэж битгий бод та бол хамгийн сайн ээж нь шүү те. Тийм учраас айгүй гоё бас аз жаргалтай байгаарэ гэдэг ийм хэсэг нь нас их таалагдсан. Энэ бүлэг чинь таалагдсан юм айгүйх байгаа. Ер нь шинэ ээжүүд те энэ бүлгийг яг айгүй сайн уншаасаа гэж айгүй бодсон. Ягаад гэвэл одоо орчин үед чинь сошиал медиагаар те төгс ээжүүд хаа сайгүй те хүүхдээ өдөр болгон гой янзын хоол хийж өгөөл хүүхдүүд нь дандаа гой тоглоомор тоглоод гой юм өмсцэн тэгэл гой царайтай зүс царайтай ээж нэр аим хаа сайгүй байдаг юм үед сэтгэл санаагаар битгий готраарай те өөрийгөө л тайван гоё байлгаарай те гэдэг санааг айгүй хаагуулад айгүй шинэ ээжүүдэд өгөх урам зориг ч юм уу те тийм бүлэг болсон юм шиг надад санагдсан. За тэгээд дараагийн нэг одоо 3 дахь нь болж байна. Энэ нөгөө хүүхэд ер нь альва зүйлийг сурах цагтаа л сурдаг шүү.
битгий ингээд хүүхдийг эрт тоо сур, үсэг сур, англи хэл сур гэд хүүхдийг битгий ингээд цагаас нэрч шахаарай тий. Одоо ялангуяа сүүлийн үед манаач гэлтгүү одоо орон орны ээжүүд аль болох эрт хүүхдтэй ямар нэг юм зааж сургаал тий. Одоо юу юуг л баг ном уншдаг болохгүй бол 2 настай хүүхдийг ингээ шахаад байдаг. Гэтэл бол энэ эмчийн тайлбарласнаар бол эрт сурлаа гэд ирээдүйд бусдаас илүү байна гэсэн үг юусоо бишээ тий. Яг л таны хүүхд одоо 2 настайдаа 3 настайдаа ном уншиж сурлаа гэхэд магадгүй танаа найзын хүүхд 5 настайдаа сургуульд ороод ном уншиж сурлаа гэхэд тэр хоёр адилхан сургуульд явж байгаа л зэрэгцээд ном уншихад адилхан л уншина гэж байгаа байхгүй юу. Түүнээс танаа хүүхд ингээл хэд дахин илүү ном уншина гэж бол байхгүй. Тийм учраас яг л цаг хугацаанд нь хүүхдэд юм зааж өгөрөө гэсэн энэ хэсэг айгүй их таалагдсан. Тэгээ яг энэ хэсгийг уншичаад яг өөрийнхөө жишээнээс хэлье гэвэл одоо манай хүүчин өсвнүүдээ бүгднийг мэддэг, өгнүүд тайлбарлалт ингээ уншдаг. Тоогоо бол өөрөө сурцсан. Тэгээ би айгүй хөсөг одоо уншуулах гэж айгүй их заадаг байсан байхгүй юу. Тэгээ тэрийгэ болоод би одоо ерөнхийдөө сэтгхүүгийн хөгжүүлэх, гар хөлийн хөдөлгөөний одоо гарны хөдөлгөөнийг хөгжүүлэх, сэтгэн бодох, сквал нэг ой тогтоолтыг сайжруулах ч гэх юм уу. Гэх мэтлэн тиймэрхүү юмн дээр илүү би анхаардаг болсон. Тэрнээс илүү нэг унших биш, тоолох биш те. Тэрнээс илүү чухал одоо юм байна гэдгийг яг над хэсгээс ч ойлгосон. Тэгээд бас яг надад ч гэсэн энэний бас жишээ байгаа. Өөр дээр би нөгөө жоохон байхдаа сургуульд орохоос өмнө цэцэрлэг тахта би бас уншаа сурцсан байсан. Тэгээд бас л нөгөө тэр үед чи айгүй аав ээжүүд юу сонин уншдаг гэсэн. Тэгээд манад нөгөө өдрийн сонин дандаа ирдэг. Тэгээд аав дандаа уншаал сууж идэг болохоор би ингээл хажууд нь байсаар агаад нөгөө үсэг сураад уншдаг болсон байхгүй. Тэгээл өдрийн сонин гэж агаал нөгөө мэдээнүүдийг чи амарлаг уншаал. Тэгэл мундаг байна гээл тухайд чи өөрөө амар мундаг санагдал тий. Тэгээд нэгдүгээр ангид ороод мэдээж би чинь болол уг нь бол төрүүлээд хүүхдүүдээс сурцсан, үсгээ сурцсан тий. Тэгээд нөгөө хүүхдүүд чинь надтай адилхан нэг 5 үсгээ сурцсан хүүхд байсан. Нэгдүгээр ангид. Тэгээд нэгдүгээр анги дуусаад нөгөө түргэн уншлахын авраг шалгаруулах болоод нэг юм жижигхэн өгүүлэлэг уншуулж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр 5 хүүхдээс би ганцаараа байр эзэлсэн. Гэхдээ миний эзэлсэн байр 3 дугаар байр ахгүй. Тэгэхээр би ерөөсөө тэнд амар төрүүлж сурлаа гэд бид таваас одоо би сайн байлаа гэд. Гэхдээ би яг л нөгөө хожуу сурсан хүүхдүүдтэй ялгаагүй байхгүй. Бараг нэгт орж чадаагүй байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол хүүхэд цаг хугацаанд л ямиг сурж болно. Хамгийн гол нь тэрийг нөгөө хөгжүүлж те илүү сайжруулна гэдэг зүйл чинь яг л нөгөө хичээл зүтгэл гэдэг зүйлээс л харагданаа. Тэгээд яг энэ яг хэсэг дээр ингэсэн мэдэрчтэй хэрэг танд хүүхдтэй юм заах цаг завн байгаа бол хүүхдтэй хичээлд ширээний ард сурч чадхааргүй юмнуудыг хүүхдтэй зааж өгөөрэй те. Жишээ нь далайн эргээр хамт одоо за монголоор ярих юм бол ой модонд яваад антин хараад хорхоо шавж хараад те барьж үзээд ингэж үзээд юм мэдрэхүй юмнуудыг дурсамж бас үлдээх тийм юмнуудыг зааж өгөөрэй гэсэн байсан юм зү те төгсгөлт нь. Тэр надад бас айгүй хөөрхөн санагдсан. Нэрнгээсээ л хичээлд ороод сургуульд ороод сурчих юмнуудыг биш сургуульд олж авахгүй мэдлгүүдийг өгөөрэй гэсэн байсан. Ялангуяа тэр нөгөө нэг мэдрэмжүүд байгаа шүү дээ. Одоо хүн ядрахаар яадгийн хүний ядарсан үед бид нар яах ёстой вэ те? Хүн бүдрээ дунлаа тэр хүн өвдөж байгаа өвдсөн үед нь яах ёстой юу гэж асуух ёстой юм гэдэг ч юм уу. Чамд нөгөө бэлэг өгөө чамааг баярлуулвал чи хариуд нь яах ёстой гэдэг ч юм уу. Тэр нөгөө сэтгэл хөдлөлүүдийг айгуу гоё зааж өгөх хэрэгтэй. Тэгээд энэ одоо бүлэг дээр бас ер нь бол нэгдүгээр ангийн хүүхдэд те
ямар асуудлууд байдгүй, юуг нь анхаарах ёстой. За шилжилтийн нас гэж ямар насыг хэлэхөв те. Энэ үед бас ямар асуудлууд хүүхдэд тулгарддаг. Тэр үед нь эцэг эхчүүд бас яах хэрэгтэй вэ гэх талаар маш сонирхолтой бас зөвлөгөөнүүдийг оруулж өгсөн байлээ. Энэ бүлэг угаасаа авах юм амар их байлээ. Тийм. Тэгэхээр яг хүн болгоо уншаасаа гэдэг бүлэг бол энэ бүлэг болоод тэгж санагдсан. Энэ бүлгийг бид хоёр сонгож байна. Хүн болгоо унших ёстой бүлэг. Харин. За Тэгээд тэгээд тэгвэл 2 дугаар бүлэг дахиад юм байна. яхаа хөө тэрийг бас нууч нэг юм гоё арга байгаа гэдгийг хэлчихье гэж бодож байна. Нөгөө хэлрийг хэлэнтний арга гэдэг чтэй. Хүүхэд өсгөх арга гэдэг. За тэр нь бас маш сонирхолтой тийм арга байсан. Ер нь бол ээжүүдийн ажлыг нөгөө давтагдах болон үл давтагдах ажил гэд хоёр хувааж агаад тэгээд давтагддаг ажлууд дээр та заавал өөрөө байх шаардлагагүй тий. Тийм ажил дээр магадгүй та өөрийнхөө ажлыг хийдэг ч юм уу эсвэл өөрийгөө хөгжүүлэх зүйлээ хийдэг ч юм уу харин үл давтагдах ажил дээр хүүхдтэйгээ заавал хамт байх ёстой шүү ээж нь гэсэн юм хэсэг байсан. За давтагдах ажил гэдэг нь нөгөө баалгах, шээлгэх, тий хоол идүүлэх ингээл өдөр болгон өдөрт байнга давтагддаг ажлууд тий. Харин давтагдахгүй үл давтагдах ажил гэхээр мэдээж яг нөгөө чанартай цаг буюу хүүхдтэй юм зааж өгдөг тий хамтдаа ингээд гоё усанд ордог ч юм уу тий. Тиймэрхүү ингээд одоо өдөрт 2 3 давтагддггүй. Тэгээ хаа нэг давтагддаг ч юм уу эсвэл ингээд ер нь л нэг хүүхдтэй яг л тэр нөгөө гоё дуу заагаад өгье гэвэл энэ үе дээр ээж нь өөрөө заавал байх хэрэгтэй гэдэг ийм хэсгээс. Тийм. Уус дахиад яриад байна уу энэ бүлэгтээ. За окей тэгээд 3 дахь бүлэг рүү оръё. За номын 3 дахь бүлгийн нэр бол эцэг эхчүүдийн хүүхдээ өсгөхдөө анхаарах зүйлс гэж байгаа. За надад болохоор энэ бүлэг нь болохоор яг 3 чадварыг хүүхдэд суулгах хэрэгтэй гэдэг. Энэ 3 чадварыг суулгаснаар хүүхэд аж жаргалтай байна гэсэн байдаг. Энэ 3 бүлгүүд чадвар болохоор бусдыг ойлгох чадвар, шийдвэр гаргах чадвар, өөртөө итгэл гэдэг энэ 3 чадварыг хүүхдэд заавал суулгах хэрэгтэй шүү гэсэн байдаг. Тэгээд тус бүр дээр нь яах ёстой одоо ингүүл энийг нь энийг нь ингэхгүй бол тгий шүү гэсэн хэсгүүд байгаа. Яг надад хамгийн их таалагдсан нь болохоор өөртөө итгэл гэдэг хэсэг нь надад аягүй таалагдсан. Энэ дээр болохоор хүүхэд төрөхдөө өөртөө маш их итгэлтэй төрдөг гэсэн. Анханасаа бүр генд нь тэгж төрдөг. Тэрийг уншаад надад амар юм хайр хүрсэн, амар өөртөө итгэлтэй төрдөг гэхээр энэ нь яагаад байхгүй болдог вэ гэсэн чинь эдгээр нь болохоор том хүмүүс биднээс болж байхгүй болж идэг. Яагаад вэ гэвэл бид нэр одоо тоглох, шоолох ч юм уу тий бол хажууд нь зүгээр өхөөрдөд инээхэд тэрийг хүүхдэд аягүй юмзэг шоолж ингэж ойлгодог. Гэх мэт өөр үл тоомсорлох, уур уртаартайгаар загнах гэх мэтчлэн эсвэл хүүхдэд бусдтай харьцуулах гэх мэт энэ 4 үйлдэлээс болж хүүхд өөртөө итгэлээ алдчихийдэг гэдэг юм билээ. Тэгэхээр энэ 4 үйлдэлийг аль болох хүүхдийн хажууд гаргахгүй байх хэрэгтэй гэдгсэн. Бас мөн энэ хэсгээр хүүхдийн инээд нүүрний хувирал маш чухал гэдгийг айгүй онцлогж хэлж өгсөн байсан. Хэрвээ хүүхд чинь инээхээ болох нүүрнийх нь хувирал нь багасах гэх мэт шинж тэмдэг илэрх юм бол ерөнхийдөө аюулт эрсдэлд орж шүү. Анхаараарай гэсэн шинж одоо тохио болж шүү гэдгийг айгүй сайн анхааруулж хэлсэн байсан. Энэ хэсэг надад айгүй үлдсэн. Тэгээд аль болох хүүхдийнхээ итгэлийг алдуулахгүй тулд энэ 4 үйлдэлийг хийхгүй байгаа. За надад болохоор нөгөө шийдвэр гаргаж сурах тэр чадвар нь бас айгүй ер нь л би ч гэсэн хүүхдээ яг өөрийнхөө шийдвэрийг өөрөө гаргадаг. Тэгээд тэрэндээ гаргасан шийдвэртээ хариуцлагатай байлгах тийм л хүн болгоё гэж бас боддог байхгүй.
Тэгээ тэр хэсэг бас айгүй их таалагдсан. За энэ дээр бол мэдээж нөгөө хүүхэд 2 наснаас эхлээд нөгөө аливаа зүйлийг илүү сайн ойлгоод ирэхээрээ 2 наснаасаа эхлээд 2 сонголтоос нэгийг сонгож эхэлж чаддаг болдог гинэ. За тэгээд мэдээж ингээд одоо угаасаа тэгдэг штэ. Аимсаа өмсгөхэр энийг өмсгөхөр үгүй тэрийг гэл ингээл зөрүүдлэл эхэлдэг штэ тий яг энэ наснаас. Тэгэхээр нөгөө хүүхдийнхаа тэр гаргаж байгаа шийдвэрийг аягүй сайн хүндлэх хэрэгтэй. Тэгээд магадгүй одоо нэмгэн өмд өмсгөхөд тий гадаа гарах гэсэн чи нэмгэн өмд өмсгөхөд дэвэл магадгүй өмсүүлчих. Тэгээ ингээд даарахаар нь чи даарж агаад тий ингээд чи өөрөө өмсөйгээд өмсөн. Гэхдээ энэ болохгүй байсан чинь чи өөрөө хүссэн. Тэгээд ингээд даарж байгаас гэдэг ч юм уу. Энэ талаар нь бас аягүй сайн ойлгуулах хэрэгтэй. За тэгээд хүүхдийнхаа ер нь бол шийдвэрийг ингээд хүлээн зөвшөөрч одоо тэр хүүхдийн шийдвэрийг хүснээр нь одоо хийлгвэл хүүхд өөрөө шийдвэр гаргах чадвар нь сайжрахаас гадна мөн л адил нөгөө өөртөө итгэх итгэл нь нэмэгдчихэд юм байна. За тэгээд энэ бүлэг дээр бол яг л нөгөө эхлүүний хэлснээр яавал энэ чадвар нь буурах уу, яавал энэ чадвар нь сайжрах вэ гэсэн талаар зөвлөгөөнүүд байдаг. За тэгээд эндээс бол бас нэг онцолж хэлмээр байгаа зүйл нь хүүхдийн одоо зөв хүмүүжилт ээж аав хоёрын оролцоо хоёулаа байдаг шүү тий. Зөвхөн ингээл ээж нь дэрэгдэн олон цагаар ч юм уу хардаг учраас ээж нь сайн анхаарах хэрэгтэй гэсэн үг бол биш. Аав ч гэсэн маш том нөлөөг үзүүлж идэг учраас аав ээжүүд адил тэгш үүрэгтэйгээр хүүхдээ хүмүүжүүлж агаарай гэдэг хэсэг байсан. За тэгэл мөн л нөгөө нэг юу байсан штэ нөгөө бас нэг арга байсан штэ нүдээ удаан цавчлах арга гэдэг. За тэр арга айгу хөөрхөн арга байсан. Би яг энэ бүлгийг уншичаад яг хүүхдүүд дээр анзаарсан байхгүй юу. Тэгэд хүн ерөнхийдөө нүдээ удаан анивчвал тухайн хүн одоо юу гэдэг нөгөө үгийн илүү ойлгож ийн, яг сонсож ийн гэж хүнд тийм мэдрэмж төрдөг гэсэн байсан тийм. Тэгээд хүүхдүүдэд харсан чинь яг намайг ингээд ярьж явах үед манай хүүхдүүд яг миний нүдлөө хараад ингээд бидний нүд ингээд чавчдаг юм билээ. Тэгээд тэрийг анзаарчаад амар хайруулжсэн. Тэгээд том болох тусмаа хүн ерөнхийдөө хүнийг сонсох чадвар нь нөгөө нүд амар их болоод сатараад идэм үү гэж би бодогдсон. Тэгээд одоо би уншчаад ерөнхийдөө айл болох хүүхдүүд надад ялангуяа манай том хүү юм ярьд надад юм хэлж өгвөл би ингээд нүдээр нь хараад айл болох удаан чавчих гад нүдээ одоо анихгүй байхыг хичээдэг болсон. Тэгээд тэгэхээр манай хүү улам илүү ингээд ярих гад хичээгээд байгаа юм шиг тийм мэдрэмж надад айгүй их төрж байгаа. Харин тий энэ аргыг ер нь бол бас олон ээжүүд хэрэгжилж үзвэл хэрэгтэй арга байлээ гэж би бас бодсон. Тийм. Ер нь хинтэй ч хамаагүй ярьж явах тэгээд хэрэгжүүлээд үзвэл гимгүү юм шиг байлээ. Нөхөртөө ярихдаа гэсэн тий. Тийм. Тэгээ надад шийдвэр гаргах тэр нэмээд хэлчихвэ тий. Тэрэн дээр болохоор хүүхдээсээ үгүй гэдэг хариу авахгүй тулд сонголт өгөөрэй. Юу гэдэг би одоо хүүдээ ус өгмөр байх юм бол би хүүгээсээ дандаа чи ус уух уу суух уу гэж асуудаг болсон аахгүй юу. Тэнгөт манай хүү айгүй хөрхөн аль нэгийг заавал хэлдэг аахгүй юу. Үгүй гэж хэлэхгүй. Одоо яг нэг үгүй гэж хэлдэг үе дээрээ байгаа болохоор аль болох үгүй гэж хэлүүлэхин тулд өөртөө сонголт өгвөл өөрөө би сонголтоо хийж ин да гэдэг мэдрэмж авдаг. Тэгэхээр одоо хоол идэхүү эсвэл тэрийг идэхүү ч юм уу нэг юм өөртөө сонголт өгж байгаарэ гэж гисэн байлээ. Үгүй гэдэг хариу авахгүй тулд тэгээ би одоо яг усан дээр айгүй хэрэгжүүлж байгаа. Сүүх уу ус уух уу гингөт сүү гэх тэнгөт хэрамлаад өгчдөг байхгүй. Тий. Би бас энэ аргыг маш их хэрэгэлдэг. Манай хүүхд нөгөө оймсоо айгүй их тайлдаг байхгүй юу? Амар хөл нүцгэн явдаг. Тэгээд даарч худыг л одоо ялангуяа өвөл бол бүр санаа зовоод идэг. Тэгээл оймсоо өмсөхээр үгүй гэлгүй чинь. Тэгэл хоёр оймс барайл энэ хөө оймсоо өмсөхөө энэ гаюу гин гочууд нэг нь арай л өмсөж байгаа юм. Харин тийм. Ер нь энэ бүлэг бас ер нь уншчаад бас ер нь хэрэгтэй тий. Энэ бүлэг бас маш амттай бүлэг байгаа. За тэгээ хоёлаа дараагийн бүлэг рүү оръё тий. За тэгээ. За дөрөвдүгээр бүлэг нь болохоор өвчтөе хүүхдүүдтэй харилцаж байхдаа сурж авсан зүйлс гэдэг энэ эмчийн маань өөрийнх нь туршлагаас бичсэн бүлэг байгаа. Энэ бүлэгтээ 4
онцлсон 4 өвчтөе хүүхдтэй харьцагтай ойлгож авсан жишээгээ дурдсан байгаа. Чамд аль нь илүү таалагдсан бэ? За надад сүүлийн байсан баха нэг бяцхан хүүгийн жишээ байсан. Тэр хүү болохоор ер нь аль хүнд өвчтөө тэгээд одоо нас орхон тодорхой болсон. Тэгээд сүүлийн гэр бүлийнхэнтэйгээ сүүлийн одоо удаагийн уулзалтаа хийх гээд ээж дүү нэрцэн. Тэгээд дүү нэг өөрөөс нь нэг өөрөө нэг 6 настай хахад дүү нэг өөрөөс нь 2 3хан дүү ч юм уу те байсан. За тэгээд нөгөө гэрийнхэнтэйгээ мэдээж ингээл тэр чин жоохон хүүхд хэрнээ сүүлийн уулзалтаа хийж байгаа гэдгээ мэдж байгаа шүү дээ. Тэгээд дүүгээ тэрэл ингээ байжсэн чинь дүү нь уйлал ээж нь уйлал бишээ дүү нь уйлаагүй ээж нь уйлал мэдээж нөгөө сүүлийн уулзалт учраас ээжд нь бол маш хэцүү байсан. Тэгэл уйлал байсан чинь нөгөө хүүч айгүй хөрхөн ээжээ та ингэж уйлж ахихаа оронд дүүд яваад нэг гоё юм аваад ирдээ гэд ээжигээ бас тайтгаруулангаа ингээд дүүгээ нэг тийм халамжилж байгаа тийм сэтгэлийг бас гаргасан байгаа байхгүй юу? Эцэг хүний арын шин гарч ирсэн тийм. Яг тэр үед бол эмч хэлэхдээ энэ хүүхдээс бол эцэг хүний тэр нэг одоо арын шин зан арын шин тий эцэг хүний ген нь яг ингэж ил гарч ирсэн. Тэгээд дүнгэж тийм жоохон хүүхдэд яагаад энэ бас илэрч гарч ирж байна гэхээр хүн болгонд л тий эцэг их болох тийм ген тийм одоо суурь нь байдаг. Тэр хүүхд бол үнэхээр ингэж утгагүй явах гэж байгаагаа мэдрээд тэр нь ингээд гарч ирсэн нь үнэхээр бас гайхалтай сонирхолтой байсан гэсэн тэр хэсэг маш их таалагдсан. Тэгээд яг ингээд нүдэндээ төсөөлөд үзэхээр бүр яасан сүрхий ухаалаг хүүгээл гэж бодогдол баг нулимс сэлгэнх гээд байгаа юм чи. Тэгэд энэс яг би бас боцаахгүй юу. Ер нь нэг тийм байдаг штэ хүмүүс ингээд яг нэг явах гэж байгаагаа мэдсэн юм шиг хүмүүс нэг тийм амар лаг юмсууд хийгээд идэг штэ тий одоо үнэхээр ингээд сэтгэлд хүрэх үгсийг хилдэг ч юм уу үнэхээр буруу юм хийх гээд байхад тэрийг ингээд ойлгуулад болиулдаг гэх юм уу тий тэгээд би тэндээсээ өгч чадсан байхэр за ер нь хүнд тий яг л ингээд цаана нь бол ингээд бүх чадварууд одоо бүх тэр зүйлүүд байж идэг тэр нэг гарч ирэх үе гэж л яг байд юм байна да гэж бодсон. Нөгөө номон дээр угаасаа бас эмч дурдсан байдаг шүү дээ. Нөгөө гений одоо нөгөө онцлог нь хизээ гарч ирэх үү гэдэг нь хүн дээр ондоо байдаг гэд. Тийм. Өөрийнхөө онцлогыг нэг хугацаанд ондоо байдаг гэдэг. Жишээ нь энэ эмч чинь өөрөө бараг 50-д гарчаад марафонд гүйж эхэлсэн гэдэг тий. Тэгээ гүйдэг ген нь ингээ хөгшөрсөн хойно бас илэрч болдог. Залууд нь гарч ирж болдог. Тийм жишээсэн тий. Тэр санаанд орчлоо. Тийм хүмүүс угаасаа байдаг штеп гинт огт дуулдгүй байж үжсэн гинт хөгшрүүд дуулаад эхэлдэг. Харин тийм тэр ерөнхийдөө төвчээртэй хүлээх хэрэгтэй гэсэн байсан тийм юм. За чамд аль жишээ таалагдсан бэ? Надад болохоор энэ дөрүүлээ бүр амар сэтгэлд хүрсэн. Гэхдээ яг ганц амар үлдсэн нь болохоор нэг 4 настай хүүхдийн тухай. Энэ 4 настай хүүхд эмнэлэгт ирэхдээ хэтэрхий намхан нуруутай жижигэн толгойтой гэдэг онштой ирээд тэгээд эмнэлэгт ирээд бүх шинжилгээ бүх юмыг хийж үзээд онцлогоо хийхэд ямар ч өвчин гарч ирээгүй. Тэгээд гайхаад яагаад бусдаасаа юм жижигэн тарихтай байгаа юм бол тий гэж хайж үзээд ээжтэй нь уулзаад үзсэн чинь ээж нь өөрөө жоохон сэтгэлийн одоо өвчтэй гэх юм уу өөрөө төрсний дараах одоо хямралд орсон төрсөн хүүхэдтэй болсон гэдгээ ухаарч чадаагүй. Тэгээ ерөнхийдөө нөгөө emotionally disabled болсон гэх юм уу те болцсон ээж байсан болохоор хүүхэдтэй яг хоолыг нөгөөд ингээд унтуулаад хэвтүүлээд ингээд гэртээ байлгаж байгаа ч гэсэн ингээд хайр үзүүлээгүй хүүхэдтэй. Тэгээд яг энэ хүүхдэд болохоор хайр дутагдах өвчин гэдэг онш тавьсан. Тэгээд хайр дутагдсанаас инхрийлэл дутснаас болоод энэ хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадваргүй, хүний нүд рүү харж чаддаггүй, хүнтэй ярьж чаддаггүй. Тэгээд тэрнээсээ болоод тархин хөгжөөгүй, тэгээд тархин жижигхэн хэвээрээ гэдэг тийм оншийн нэмж тавиад яасан мэлээ. Тэгээд энэ хүүг 2 жил яг
бүтэн эмнэлэгт байлгаад тэгээд эмчнэр халамж тавиад энэ хүүхдүүд бүгдээрээ эмчнэр хайрлаад тий ээжид биш зүгээр гадны хүмүүс хүртэл ингээ хайрлаад эмчлээд сувилахад 2 жилийн дараа гэхэд яг үеийнхээ хүүхдүүдтэй адилхан хэмжээнд тархин очоод өсөөд ирсэн гэж байгаа. Ээж нь болохоор эмчилгээнд явуулсан жамп тухайн 2 жилдээ. Тэгээд яг энэ хэсгээс болохоор хүүхд бол хайраар л туцаж болохгүй маань гэдгийг би айгуу сайн ойлгосон. Яг энэ дээр яг эмч асуултан байсан. Яг Африкийн хүүхдүүдийг харахаар тий шин тэжээлийн дутагдалд орсон Африкийн хүүхдүүдийн толгойн хэмжээ нь яг л үеийнхэнтэйгээ адилхан байдаг. Нүд нь хайраар гэрэлтсэн очтой гэрэлтэй байдаг гэсэн мөртлөө шин тэжээлийн дутагдалд орсон мөртлөө тий. Тэгвэл тэд нар эхийн хайраар дутаагүй тий ойр хаяахан хүмүүсийн хайраар дутаагүй болохоор тархин хэвийн хэмжээнд одоо өсөөд хөгжсөн тий. Тэгэхээр ерөнхийдөө шин тэжээлийн дутагдлаас илүү хайрын дутагдал хүүхдэд илүү аюултай гэдгийг би энэс ойлгосон. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдээ л өстой нөгөө хайраар дутааж болохгүй шүү тий. Инхрийлж агаарэ, хайрлж агаарэ гэдгийг эндээс аягүй сайн ойлгосон. Ер нь бол нөгөө хүүхэд ч гэлтгүй ер нь хүн хайраар дутахаар ямар болдог вүлээ тий. Ингээл ааш муутай бусдтай харьцмааргүй санагдаал тий хайлуулах ганцаараа баймаар санагдаал за магадгүй бүр хоол унд ч идмээргүй санагдаал ингээл янз бүр болдог штэ тий. Тэгэхээр яг л тэрнтэй адилхан одоо тэрий чи харин ч нөгөө том хүмүүс ойлгоод магадгүй ингээд зохицуулж чадчих штэ. Гэтэл тэрийг бол хүүхд ойлгохгүй штэ. Тэгэхээр хүүхдэд бүр л хүнд тусна гэсэн үг. Тийм ч учраас магадгүй тэр биеийн жин тэгж багсаад тий бусдаа бүр харьцаадаггүй дуу үг хэлдэггүй тий магадгүй тийм болж байгаа. Тэгэхээр ерөөсөө хүүхдээ хизээч битгий хайраар дутаагаарэ гэдэг санаас эндээс гарсан байсан. За тэгээд дөрөв дэх бүлэг маань яг энэ 4 жишээгээ гоё тайлбарлаад ингээд гаргасан юм бүлэг байгаа. За номын төгсгөлийн хэсэг гэж бас хэсэг байгаа. За энэ хэсэгт болохоор та бүхэн хүүхдхүү нийгмийг төсөөлж үзээрэй. Үнэхээр уйтгар гунигтай чимээ анир байхгүй тий нэгэн хэвийн тийм нийгэм байна. Хүүхэд гэдэг бол маш аз жаргалтай, гайхалтай, дандаа шин зүйлийг биднэрт ойлгуулж ухааруулдаг тий амьдралыг өөр өгсөн сонирхолтой болгодог шүү гэдэг тийм зүйлийг бас бичсэн байдаг. Бас дээрээс нь энэ хэсэг дээр яг нөгөө нийгмийн хүн болгон тий хүүхдийн хүмүүжилд оролцдог шүү. Тийм одоо дэлгүүрийн худалдагч бай. За гадаад таарсан эмээ өвөөч бай. Хүүхдийн хүмүүжилд нөлөөлж идэг гэдгийг бас айгу хөөрхөн хэлж өгсөн тий. Тий. Энэ дээр болохоор жишээ аваад зохиолч маань ер нь бол та гудамд алхаж явахдаа зөрж өнгөрж байгаа хүүхд рүү хараад инээгээрээ тэгээд тэгэхэд л одоо тэр хүүхэд маш юм таны үдээс инээгээд маш аз жаргалтай ингээд болноо. За дээрэс нь магадгүй та олон нийтийн нөгөө тээвэрт сууж байгаа тий нийтийн тээвэрт сууж байгаа ээж ингээд хүүхэд нь уйлаад ингээд санаа зовоод явж ивэл та тухайн ээж дээр очиод санаа зовлтгүй дээ ийм зүйл байх штэ битгий санаа зов гэд хэлчээрээ тий ингээд л тухайн бас хүүхэд ээж хоёрт айгуу гоё юм сайхан мэдрэмж өгөөд явах нь шүү гэдэг ийм санааг бас хэлсэн байсан. За ингээд ном маань дуусж байгаа. За тэгээд одоо бид хоёр нөгөө өөрт таалагдсан болон сонгон авсан шилж сонгож авсан 10 ишлэлээ бид хоёр хэлье. Би 6-ыг сонгоцсон байгаа шүү. За окей. За чи тэгвэл эхэлж. За тийм. За миний эхнийх болохоор хүүхэд нийгмийн амьдралд орж эхлэхээрээ халдвар төвчөнд тусч тархлаа тогтох нь хэвийн үзэгдэл бөгөөд тодорхой хугацааны дараа намждаг тул хитэг санаа зовхгүй байх. Энэ яг шинэхэн ээжүүдэд айгүй хэрэгтэй надад санагдсан. Яг нэг л хүүхдийг цэцэрлэг юм уу гадаа тоглоод эхлэхээр нөгөө халдвар төвчөө аваад байдаг. Тэнгүүд миний буруугаас боллоо гэж санаа зовлтгүй. Миний хүүхэд дархлаа тогтохын тулд өвдөж байгаа шүү гэдгээ та санаарай гэдгийг ойлгуулсан. За хоёр дахь нь болохоор
Хүүхдтэй өнгөрүүлэх хугацааны урт богино гэхээсээ илүү тухайн хугацааг хэрхэн өнгөрүүлсэн бэ гэдэг нь чухал. Богинохон ч гэсэн яг тэр хугацаанд in the moment те яг тухайн хугацаанд яг хүүхдтэй л зориулаад байвал урт богино нь ерөөсөө хамаагүй шүү гэдгийг хэлж өгсөн байгаа. За 3 дахь нь болохоор миний хэлснийг хурдан хий гэж загнах нь хүүхдийн тунгаан бодох чадварыг бууруулдаг. Хүүхдээ хурдан хий гэж яаруулж буй ээжүүд өөрсдөө цагаа муу төлөвлөсний үр дүн. Энэ айгу өнгөн санагдсан. Хүүхдээ эрт сургуульд оруулах нь багахан хугацаа хожих боловч бараг утгагүй зүйл. Хүүхдээ эрт боловсрол олох цаг зав байгаа бол ширээний ард суугаад олж авахгүй олон өөр зүйлсийг хүүхдээрээ хийлгэсэн нь хамаагүй дээр. За миний 5 дахь хэвшлэл болохоор загнах биш зааж өгөх нь чухал юм. Яг хэрэгтэй үедээ л загнахын тулд 9 удаа магтаарай. Хүүхдийг байнга магтаж урамшуулж байвал хүүхэд том хүний үгийг сонсох дуртай болдог. За 6 дахь нь болохоор ямар хүнс хэрэглэснээс шалтгаалж ухаантай болдоггүй. Идэж буй хоол хүнснээсээ таашаал авах нь илүү чухал юм шүү. За ийм 6-ыг сонгосон. Чиний 5-ыг сонсодог оо. За тэгье. За миний эхнийх хүүхдийн эмч бол хүүхдийн өвчнг эмчлэхийн тулд ээжийнхэн зовнилыг хамттан эмчилдэг хүмүүс байдаг. Гэвч үнэн дээр өдөржин шүнжин хүүхдийн хажууд байж тэднийг эмчилдэг хүмүүс бол ээжүүд нь өөрсдөө байдаг шүү. За 2 дахь нь төлөвлөсөн хугацаанд эрүүл саруул хүүхэд төрүүлсэн бол хүүхдийнхээ генд талархах хэрэгтэй. Хэдий төрөлхийн өвчтөй, хөгжлийн бэрхшээлтэй эрт төрсөн жижигхэн нэраа байсан ч гэсэн энэ хорвоод мэндэлсэн нь өөрөө маш том амжилт юм шүү. За 3 дахь. Шилдэг ээж байхыг хичээх хэрэггүй. Хүүхдэд одоо байгаа ээж нь л хамгийн их таалагддаг. 4 дахь нь хүүхдүүд эрүүл саруул өсч торноход нь аав ээжийнх нь бие сэтгэл эрүүл байх чухал юм. За энэ бол бүр маш их таалагдсан ишлэл. Угаасаа ээж нь өвдөх ч юм уу, аав нь өвдвөл ерөөсөө хүүхдийг асрах, хүүхдтэй амттай шимтэй хоол хийж өгөх, хамтдаа гоё тоглох юм чадал тэнхээгүй болчдөг. Тэгэхээр ээж аавд өөрсдөө бас айгүй эрүүл байх нь чухал. Дээрээс нь сэтгэл санаа хүртэл маш сайхан тайван аз жаргал дүүрэн байх нь хүүхдийн хүмүүжилд айгүй нөлөөлдөг байх нэ. За сүүлийнх нь болохоор дооглох, үл тоомсорлох, уур уцаартайгаар загнах, бусад хүүхдүүдтэй жиших байдлаар хүүхдтэйгээ харьцаад байвал өөртөө итгэл нь маш ихээр ундгаа гэсэн байгаа. За ингээд дуусч байна. Яг хамгийн базуул энэ 11 ишлэлийг бид хоёр сонгосон байгаа. Баярлалаа. Тэгээд бид хоёрын эхний подкаст маань ийхүү өндөрлөх болж байна. Тэгээд дараагийн дугаар маань ер нь бол 14 хоног тутамд шинэ дугаарууд ороод явна. Тэр бүрт бид хоёр хүүхэд хүмүүжил болоод эсвэл ээж эмэгтэйчүүдийн заавал унших хэрэгтэй номын талаар подкаст хийх болно. Тэгээд анхны дугаар болохоор алдаа дутагдал их байгаа. Тэгээд санаа оноогоо бид хоёрт хэлээрээ. Ямаарай, ингэмээрэн, тэгмээрэн гэд. Тийм. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай сонсон баярлаа. Баярлалаа, баяртай.